ерөөсөө цэцгийн дүнэлтийн тухай гэдэг ингээд бичсэн ийм одоо хурал болж байна. Тэгэхээр цэцгийн дүнэлтийн тухай яг юуг нь хэлцэх нь бас жоохон тийм тодорхойгүй. 95 дугаар тогтоол бол албан ёсоор хүчингүй болцсон гэж ойлгож байгаа. Цэцгийн шийдвэр, их сурдлын цэцгийн шийдвэр гарлаа бол автоматар хүчингүй болоод хэрэгжээд явцсан. 95. Тэгэхээр 95 дугаар тогтоолыг хүчингүй болгох тогтоол дахиж гаргах гэдэг юм уу? Гүү юм уу? Би бас тэрийг ойлгохгүй байна. Хүчингүй болоод дараагийнх нь үйл ажиллагаа нь явагдаад эхэлсэн. За дахиад нэг асуудлыг ярихад бол 95 дугаар тогтоол чи өөрөө ер нь эцсийн байдлаар хүчин төгөлдөр болсон байсан хэсэг нь бас тийм байна. Ягаад гэвэл Эрдэнэ хууль гэж үзэх юм бол нөгөө төрийн мэдээлэл дээр гарснаас хойш 10 хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ гэдэг. Тэр процесс дуусаагүй байсан. Дээрэс нь ерөнхийлөгч хориг тавьсан байсан гэд ийм юм яваад байгаа. Тэгэхээр 95-ыг бол дахиж хүчингүй болох тухай юм бол ярихдаггүй байх гэж бодож байна. Хэрэгжиж явцсан учраас. За дахиад энэ эхний хэсгийг аваад одоо тэр аль дүгнэлт хэсгийнхаа хавьд байгаа тий хүлээн зөвшөөрөх хэсэг талаар хилцэхгүй гэд. Тэгэхээр ерөөсөө үндсэн хуулийн цэцгийн тухай хуулиараа үндсэн хуулийн дахиад нэг заалтаар бүх энэ дотор нь байгаа агуулга бүрдэл хэсэг, салшгүй хэсэг гэж явж байгаа. Бүх үйлбэр хүсэг. Тэгэхээр хүлээн зөвшөөрөх хэсэг асуудлаар хилцэхгүй гэдэг энэ дүгнэлтийн дотор байгаа л бол хилцэхгүй л гэсэн үг гэж харж байгаа. Яг л угаасаа бүрдэл хэсэг, салшгүй хэсэг. Салшгүй энэ дүгнэлт дотор байгаа бүх үг үсэг үйлбэр дүгнэлтийн салшгүй хэсэг гэж байгаа. Тэрийг бас яах вэ? За яг би заалтыг одоо олоод хэлээд үгүй. За ямар ч байсан тэрийг зөвхөн дүгнэлт нь хилцэх ёстой асуудал муу юм. Өмнөх тэр оршил бөгөөд тайлбар хэсгүүд нь бол биш юм а гэсэн тийм хуулийн заалтайгаа юу? Тийм. Тэгэхээр яг хөө салшгүй хэсэг учир тэнд юу гэж заасан бэ? Тэр бүгдийг бид нэр тооцох ёстой гэж бодож байгаа. Тийм ч учир магадгүй тэр 9-3-аар хүлээн зөвшөөрсөн бол цаашаа ингэнэ гэд процедур заасан байгаа тий. Зөвхөн 9-3 биш мөн дэгийн тухай хуулийн нөгөө 85 84. Тэгэхээр хүлээн зөвшөөрөх хэсэг тухай асуудлыг нэгэнд хилцэхгүй бол дараагийн тэр шууд хилцэх ёстой асуудал руу орох юм биш үү? Тэр асуудлууд нь ямар хуулиар юу гэж заасан байгаа юм бэ? Тэр лүг орох ёстой бол гэж харж байна. Эгүүлэн татахтай холбоотой. Тэр засгийн одоо асуудалтай холбоотой нь бол тэртээ тэргүй 95 ч хүчин төгөлдөр бос болоод цаашаа үр дагавар нь гараад ингээд хэрэгжээд эхэлсэн явж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр ямар ч байсан тэр 95-ыг хүчингүй болгох тухай асуудлыг бид ярьж болохгүй байна. Дахиж тэртээ тэргүй тэр чинь хэрэгжээд хүчин төгөлдөр цэцгийн шийдвэр шууд гармагц хүчин төгөлдөр болоод хэрэгжиж явцсан. Тэгэнгүүт болгон туяатай холбоотой асуудлыг яах вэ гэхээр бусад тэр холбогдох хуулиудаар нь шийдээд явах байх. Дахиад бид нэр албан тушаалны огцруулах хэсэг тухай асуудлыг энд бол ярих ёсгүй байх. Тэр бол бүлгийн шийдвэр. Тухайн бүлэг өөрөө дэд даргаас нь огцруулах хэсгээ шийднэ. Дахиад их хурлын тухай хуулийн 14 дээр байгаа шиг санаж байна. Шууд бүлгийн шийдвэр нь өөрөө их хурлын чуулган руу орох байх. Тэнд хүлээж авах хэсгийг олон хоороо шийдэх байх. Энд бол бид нэр огцруулах хэсгийг бол ярихгүй. Эгүүлэн татах хэсгийг л ярина. Гэхдээ одоо аль хуулиараа яах юм бэ? Нэгэнд хүлээн зөвшөөрөх хэсэг тухай хилцэхгүй юм чинь шууд эгүүлэн татах тухай асуудлыг хилцэх юм биш үү? Гэсэн ийм л зүйл харагдаж байна.